За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр эх 3 жилийн Монгол улсын эдийн засгийн хөгжлийн өсөлт, инфляц, улсын төсвийн төсөөлөл, төсвийн хязгаарууд буюу макро эдийн засгийн асуудлыг бол хэлцэж байна. За гэтэл бол бодит байдал дээр өнөөдөр иргэдийн амьдралд макро эдийн засаг бол эдийн засгийн өсөлтийн өөдрөг төсөөлөл, улсын төсвийн үзүүлэлтүүд бол огт хамаагүй болчиход байна. Тэгээ би үүнийг бол бас жишээн дээр авч хэлье гэж бодож байна. Иргэдэд өнөөдөр ер нь юу хамаатай байна вэ гэхээр ерөөсөө л иргэдийн хөрөгчөнд өдөр тутмын амьдралд 1 кг махыг хэдэн төгрөгөөр авах вэ гэдэг асуудал хамгийн гол чухал асуудал болоод байгааг та бүхэн бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр бид нар энэ том тоонууд тавиад төсөөллүүдийг тавиад байгаа нь үнэхээр өнөөдрийн бодит амьдрал дээр нийцэхгүй байна гэдгийг би бол бас шүүмжлэлтэйгээр хандаж хэлье. За жишээ нь би та бүхэнд нэг бодит жишээ хэлье л да. 2025 оны 5 сард дизель түлш 3040 байсан байна. Гэтэл өнөөдөр буюу за 2026 оны 3 сарын байдлаар дизель түлш 1 литр нь 4335 буюу нодлонгийн мөн энэ үеийнхээс 38.1% өссөн байна. Гэхдээ энэ 3 сарын тоо шүү. Гэтэл өнөөдөр бид нар 5 сард талдаа ороод явж байна. За улс орны байдал энэ дайн дажин гээд та холбоотой нефт буюу нефтийн бүтээгдэхүүний өссөнтэй холбоотой энэ маш олон хямралууд улс орон даяар бий болцсон байж хаад энэ 3 жилийн энэ төсвийн төсөөлөл буюу за инфляцийн энэ төвшинг яаж ямар тооцоолоор бодоод ингэж оруулж ирвэ гэдгийг нэгдүгээрт асуумаар байна. За хоёрдугаарт та бүгдийн энэ номон дээр байгаа энэ төсвийн төсөөлөл дээр байгаа мэдээллээр 2026 оны 3 сарын байдлаар энэ инфляцийн төвшин тоог бол авч үзсэн байгаа. Гэтэл өнөөдөр үндэсний статистикийн хорооны мэдээллээр буюу 4 сарын 30-ны байдлаар инфляц 10.1% төрж үүн дотроо хүнсний инфляц 19.7% болсон байна. За хамгийн ноцтой нь махан бүтээгдэхүүний үн 36.5%. Хариулчаа дараа нь тодруулж. За 5 номер. Инфляц нөлөө өндөр гарч байгаа. Ялангуяа манай суур зардал 100% үндсэндээ шатах туслах материал импортоор авч байна. За хөдөө аж ахуйн гол онцгой том орцуулсан бордоо 100% авч байна. Уул уурхайн гол түүхэд болсон тесрэх байдс 100% импортоор авч байна гэдэг импорт нөлөө өндөр байгаа. Энийгээ дагаад энэ гадаад орчны аюулгүй байдлын орчинд үүснэ өсөлтөд холбоотойгоор үнийн өсөлтүүд явж байна. Инфляцийг тооцоход 430 төрлийн бараа дээр сагсны бараа гэж аваад үүн дотроо дундаж өсөлтөө гаргаад инфляц гарч байгаа. За энэ жилийн тухайд бол 26 оны 6, 7, 8 сар инфляц нэлээд өндөр 2 оронтой тоогоос дээш гарна. Энэ дотроо хүнсний инфляц их өндөр байгаа. Нэгдүгээрт мах байна. Хоёрдугаарт ногоо байна. Гуравдугаарт гурил улаан буудаа гэсэн юм нөлөөлөл гарч байна. Харьцангуй энэ гурван нөлөөллийг бид дотоодын зах зээлээс зохион байгуулаад дотооддоо докторжуулах ерөнхий суурь боломж чадах бидэнд байгаа. Энэ хаврын тариалтан дээр засгийн газар онцгой анхаарсан бордоо урмал хамгааллын бодис шатах туслах материалыг бид өвлийн нөөц буюу үн өсөөгүй үеийн үнээр хангалт хийж тариалтыг явуулсан. За энд бол бордоо урмал хамгааллын бодис мөн өвлийн татсан үнээрээ буюу үн нэмэгдээг үнээр явсан. За уул уурхайн салбарт бол яг нөлөөлөл орж байна. Уул уурхайн ашигт ажиллагаан дээр 20-с доош шатхууны нөлөөллүүд ороод ирж байна. За бусад импортоор дамжих нөлөөллүүд байна. Ийм бусад хүнс өргөн ирээлийн бараан дээр нөлөөлөл гарна. Тийм учраас бид энэ тодтол хийх орон зайгаа засагт өгчөөч авъя. 3 сар гэж өөрсдөө хөлөхгүйгээр хурцтай төргөн юм огцом өөрчлөлтийн цаг үед зохион байгуулалтын арга хэмжээ авъя. Зарим төс төлбөрөө хойшлуулъя. Өнөөдрийн нийгмийн тулгамдаад байгаа энэ чиглэлүүгээ гол хүчээ хаяхад тодтол хийхэд бид нар энэ
энэ дагсан хууль их чухал байна. 6 сарын 1-нд их хурл төсвийн хүрээгээ баталлаа, засаг тодтгол огно. Тэгвэл наадмаас өмнө тодтголоо хийгээд нэг тохиргоогоо хийгээд нэг явчмаар байна. Тэгэхгүй бол 25 оны төсөв 26 онд үргэлжлээд яг ийм маягаар бол 26 оны төсөв дуусах 27 онд давж үргэлжлэх сарайтай. Сая чи 25 онд 26 оноос нэг их найдыг авч иж давж гарч байна шүү дээ. Тэгэхээр энийг нэг санхүүгийн жилд нэг дуусгаад нэг таслаад нэг зэгцэлэхгүй бол бас энэ үргэлжилсэн ийм ужиг юм руу явах гээд байна. Хоёрдугаарт энэ инфляцтай холбоотой зохион байгуулалт зохицуулалтын арга хэмжээнд авах хэрэгтэй байна. Тэгэхээр дунд хугацаанд өсөөд намар ургац боломжийн тариал дэвтэйхэнгээ явахад за тэгээд энэ өвлжил дэвтэйхэн, хаваржил дэвтэйхэн, мал төлөлт их сайн байна. Аянда махны нийлүүлэлт ингээд дотоодосоо буугаад байх зохицуулт сайтай харьцангуй гайгүй мах ногоо гурилан бүтээгдэхүүнийг барьчих байна.